олж авсан энэ их үнэлэхүй одоо өндөр ялалт бол үнэмлэхүй өндөр үүрэг хариуцлага. Энэ үүрэг хариуцлагыг бүх шатанд одоо бодож боловсруулж хариуцлага тооцож тавьж улсын бас халж болно гэдгийг үзүүлж харуулж ингэж ажиллах хэрэгтэй. Таны одоо нэг улс төрийн ямар нэгэн юм шалтгаанаар нэг хүн тавьждаг. Мэргэжилтэй мэргэжилгүйгээ нөгөөх нь гологддог. Таны нөгөөтэйгээ одоо ингээл яаж ч болдгоо ингээл нэг эргэж уцаал ингээл нэг чангахан ч үг дуурч болдгоо нэг ийм байдал бол одоо та бүхэнд байгаа. Би тэрийг ойлгож. Гэхдээ яг хариуцлага тооцоод явах юм бол ажилчин сайжирна, хүмүүс хүлээн зөвшөөрнө. Тийм учраас хариуцлагын асуудлыг та бүхэн энэ дээр бол хатуу байх хэрэгтэй. Засгийн газар та бүхэнтэй ч хариуцлага хатуу тооцож ажиллах хэрэгтэй. Хариуцлагыг одоо юугаар ер нь хэмжиж байх хэрэгтэй юм бэ? Төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай хүрчээн үү? Тухайн иргэний амьдралд орон нутагт ахиц өөрчлөлт гарч байна уу? Тэргээр нь л одоо гол юм дүгнэх хэрэгтэй ажил юм. Тэрнээс иргэдийн хурал засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлцлээ. 99% онцгой. Засаг дараа сумын даргатай гэрээ байгууллаа. 99% онцгой. Энэгээр дүгнэх хэрэггүй. Одоо бодвол өнөөдөр үдээс хойш та нар гэрээгээ байгуулах гэж байгаа байна. Би ямар хуу маягтаар гэрээ байгуулж байгаа юм гэж сонирхож үзсэн. 15-20 жилийн өмнө миний нөгөө наран цэцэрлэг сайттай байгуулж исэн гэрээ бараг л тэргээрээ л байгуулж байгаа юм шүү дээ. Одоо энийг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрын өмнө та бүхний хүлээдэг хариуцлагач цөөхөн тодорхой байх хэрэгтэй. Тэрийн дүгндэг арга аргачлал нь ч тодорхой байх хэрэгтэй.